За өнөөдөр шиг хуралдаанд аймгийн прокурорын газраас эрүүгийн үеийн тусгай ангийн 27 удаагийн 5 дахь сарнаар ялах түүх үлдэж ирүүлсэн мөнх жаргал толгодох хэрэглэнэ. Нарийн бичгийн дарга эзлээ ихтгэе оролцогчдод сууж болно. Шүүх хуралдаанд оролцуулах хүмүүс ирсэн байна. Хурлыг цааш нь үргэлжлүүлнэ. За дэг танилцуулъя. Шүүх бүрэлдэхүүн танхимд орж ирэх шүүхэн шийдвэр үйлс сонсоход шүүх хуралдаанд танхимд байгаа хүмүүс бүгд тус шүүх түнтэл үзүүлнэ. За шүүх хуралдаанд оролцогчид шүүхэд хандж үг хэлэх мэдүүлэг өгөхдөө суулгаасаа болсон. Мөн улсын ярилцлагч оролцогч нар шүүхийн шийдвэрийн үйлс сонсоход болцох бөгөөд шүүх хуралдаанд танхимд байгаа бусад хүмүүс хуралдааны дэг захирлах шийдвэр захирах түүхтэй. За шүүгдэх шүүх хуралдаанд дэг захирчвал танхимаас гарах тухай сануулна. Дахин зөрчил гаргах шүүх хуралдааны танхимаас гаргаж шүүхийн шийдвэр үйлс сонсоход болцуулна. За улсын ярилцлагч болон өмгөөлөгч нар удаа сануулна. Дахин зөрчил гаргах зөрчлийн үйлээр шийдвэрийг оногдуулна. За оролцогчдыг ойлгосон. Ойлгосон. За биеийн байдлыг эндээс уншин сонсоод буруу зүрх бичгтүүдээ хэлээ шүү. Өгчрлээ. Сонсож байна уу? Сонсож байна. За 1978 оны 9-р сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумд төрсэн. За 47 настай эрэгтэй боловсрол мэргэжилгээ эрхлэн ажиллагаа ам бол 5 ихнэр 3 хүүхэдтэй баруун урчин 2 дугаар орсон суудаг. За Өвөр Сүхбаатар аймгийн төрсөн анхны шүүхийн 2025 оны 1-р сарын 8-ны өдрийн 13 дугаартай тогтоолоод эрүүгийн үеийн тусгай ангийн 27 дугаарын 5 дахь класснаар тээврийн гэж одоодохыг 1 жил 3 сарын хугацаанд хөсөж 3,000 нэгтгэл тэмцэх хэмжээний буюу 3 сая төгрөгөөр торох хэлээр шийдэж бичсэн. Эргэлзсэн дугаар ИЛЕ 7809-2215 гүнд овт дамдны мөнх жаргал гэсэн байна. Зөв үү? Зөв. А би мэдлэлтээс улсын ярилцлагч өмгөөлөгч нар асуултгүй. За мөнх жаргалд прокуророос ярилцлагчид авсан тогтоол танилцуулж ялах дүнсийг гардуулж өгсөн үү? Өгсөн. Авсан байгаа юу? Авсан. За өнөөдрийн шүүх хуралдааныг шүүгч Баярбатар даргалан нарийн бичгийн дарга эмгэгчийн улсын ярилцлагчийн шүүгчийн өмгөөлөгч болон нарыг оролцуулан шүүх хурал хийж байна. За шүүх бүрэлдэхүүн болон оролцогч нартай гэрүүлийн гишүүн болон шатан төрлийн холбоотой эсвэл тухайн хэргийг шийдвэрлэхэд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзвэл эдгээр хүмүүсээс татгалзах хэрэгтэй. За тань татгалзах юм байна уу? Баггүй. Бусад оролцогчдод татгалзлаа нь? Баггүй. Шүүгч нэрүүгээр хан шийдвэрлэх тухай хууль даснаар тодорхой эрхлэл зүүрэн хүлээдэг. Тэгтээ үүрэгтэй мэ гэдгийг танилцуулъя. За ямар хэрэгт ялагдаж байгаагаа мэдэх хэрэгтэй. Сонсгосон ялын талаар амаар болон бичгээр тайлбар гаргах, баримтад гаргаж өгөх, нотлохоромж шалгуулах хүсэлт гаргах хэрэгтэй. Мөн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзах хэрэгтэй. За хууль даасан дагуу зөвшөөрсөн мэдээллийг шүүхээс авах хэрэгтэй. Мөн өмнө ганцаархан уулзах, амаар эсвэл бичгээр зөвлөлтөд харилцах, шүүхийн шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргах, шүүх бүрэлдэхүүн оролцогчдоос татгалзах эрхүүдийг эзэлдэг. Эрхээ ойлгосон уу? Ойлгосон. За үүрэг нь болохоор шүүхийн дууцаар бүрдсэн ирнэ. Шүүхийн шийдвэр хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Өрөөгөөр хянах шийдвэрлэх ажиллагаа саад учруулахгүй байх. За шүүх хуралдааны дэглэх үүрэгтэй. За үүргээ ойлгосон уу? Ойлгосон. За өмгөөлөгчийн биеийн байдлыг үзүүлсэн. 207 төвийн Сүхбаатар аймгийн салбарын улсын өмгөөлөгч 3587 бүртгэлийн дугаартай асуун болно. За өнөөдрийн шүүхийн хэлцүүлэг явуулахдаа эхлээд улсын ярилцлагч ялах дүнстэй үнсэн сонсгоно. За шүүгдэх мэдүүлэг өгөх шүүгчдийн мэдүүлгийг сонсох. Дараа хавц зэрэг цугларсан бичгийн нотлох хөрөмтийг шинжлэх судлах дараалалаар явуулна. За улсын ярилцлагч болон өмгөөлөгч нар өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугийн ямар барь суурьтай оролцож байна. Шүүх хуралдаанд ямар нотлох хөрөмтийг шинжлэн судлах, шүүх хуралдаанаар хэлцүүлэхгүй байх, нотлох хөрөмтөөс асуулах санал мөн шүүх хуралдаанд хэлхээс өмнө гаргаж өгөх баримтыг гаргаж өгье. За шүүгдэх мөнх жаргал толгодох шүүх хуралдаанд шүүгдэх мөнх жаргалыг гинт хэрэгцэн гэмбууртад тооцож ялах зурнаас оролцсон. За нотлох харамтын бол ялах дүнлэлтийн асарсан засварлахыг шинжилэн судална. Нотлох харамтаас асуулах харамт болж байхгүй, шинээр гаргаж өгөх харамт байхгүй. За шүүх хуралдааны дараалттай холбоотой гэмбуургийн бол нэрүүгээр асуун шүүх хуралдааны нэгтгэж уулах саналыг гаргаж байна. За шүүгчийн өмгөөлөгчийн хувьд бид тэр гэмбурууган дээр марахгүй байгаа тул шүүгчийн хувийн байдлын талаархан урьд шийдвэрлсэн яалыг биелүүлэх талаас нотлох харамтуудыг шинжилэн судална. Гэмбуруу дээр марахгүй байгаа учраас
нэгтгэж хийдүүлэхэд хатгалт зүйлээ шинээр авах нөгөө Торох хэлийг биелүүлсэн үү? Үүдтэй. За, энэ бичгийн баталгаар өгдөг хийж явлаа. асуудал тоонд байхгүй. За, шүүгээ хэлцүүгийн улсын ясагч ялах төвлөлтийг хэмжиж сонсгосон хэлнэ. Ялах дүнэлт ялагдагч мөнгө жаргал толгодох эрүүн иргэн талаар Сүхбаатар аймгийн прокуратурын хяналтын өрхөөр сегмент B 2025 сарын 28-ны өдөр эрүүгийн тусгай ангийн 27 10 дугаар жилийн 5 дахь стационар эрүүг хэрэг үзэж чадагчид татсан мөнгө жаргал толгодох 253 735 дугаартай эрүүн гэрэг тус аймгийн цагдаагийн газрын Мөрдөн мэсх засгийн мөрдөгч цагдаагийн нийт багтагч Бэхбат нь мөрдөн мэсгийн ажиллагаа явуулж 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүх шилжих санд гарсан хяналтын дөрөвснийг хүлээн авч тэмдэглэх нь ялдагдагч мөнгө жаргалд нь тээврийн эрсдэл хэрэглэх асуусан үедээ буюу 2025 оны 4 сарын 6-ны өдөр 10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар гүн төсгөлд 0343 сүү улсын дугаартай 411 маркын тээврийн хэрэгслийг 300-3% согтолж жолоодог замын хөдөлгөөнд оролцсон гэмтэрг үйлцэн болон мөрдөн шалгаалгын цугласан дараах нотлох хөрөмтөд бол тогтоогдож байна. За үүнд гэрч май баярын мэдүүлэг авц хэргийн 13-аас 14 дугаар хуудсанд гэрч ганган мэдүүлэг авц хэргийн 17-аас 18 дугаар хуудсанд жолоочийн цогтууруулах хундаа мансруулах эмсэлс мэдүүлэх бодис хэрэгслийг шалгасан тэмдэглэл эрэл зургийн үзүүлэлт авц хэргийн 4-өөс 5 дугаар хуудсанд эрхүү албан тушаалтын тэмдэглэл авц хэргийн 3 дугаар хуудсанд Дараагаар багжийн бүтээл үйлсгийсэн тэмдэглэл авц хэргийн 6-аас 8 дугаар хуудсанд Сүхбаатар аймаг тусан дунд дээрийн хэрэг хашаатын шүүхийн 2024 оны шийтгэрийн хуулбар авц хэргийн 46-аас 46 дугаар хуудсанд жолоочийн лавлгаа мэдээлэл 36 дугаар хуудсанд ялдагдагч мөнгө жаргалын мэдээлэл бол авц хэргийн 27-аас 28 дугаар хуудсанд авагдсан байна. За хэрэг цуглуулсан нотлох хөрөмтөдөр ялдагдагч мөнгө жаргал нь тээврийн эрсдэл жолоодох хэрэг асуусан үедээ бол Гэмбургийн санаатай хэлбэрээр тээврийн эрсдэл асуусан үедээ согтуугаар тээвэрлэж авсан болох нь эрс цуглуулсан баримтуудаар тогтоогдож байгаа учраас түүнд тологдох хэрэгт ялах түнэлтүүдээ шүүхлүүлэхээр шийдвэрлэв. Эрүүг хэрэгжин тухайлан 32 10 дугаар жилийн нэгд хэсгээр төлөвлөгөөнд тогтоох нь ялагдагч мөнгө жаргал нь тээврийн эрсдэл жолоодох хэрэг асуусан үедээ буюу 2025 оны 4 дугаар сарын 6-ны өдөр 10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар гүнэгт төсгөлд 0343 сүү улсын дугаартай Toyota Prius 11 маркын тээврийн хэрэгслийг 303% согтолж жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмтрийг эрүүгийн тусгайгийн 27 авд дугаар жилийн 5 дахь стационар зөвшөөрөлт тогтоосоогоо ялагдагч мөнгө жаргал толгодох 253 735 дугаарт эрүүн хэргийг Харилцааны дугаар Сүхбаатар аймаг төсвөн дундаа хашаасан шүүх шилжүүлсэгээ ялах дүнэлт улсын хяналтын өрхөөр сегмент. За. Шүүх босээ. За, ялах дүнэлтээ бодсон уу? Ялах дүнэлтээ бодсон уу? Ойлгосон. Шүүх хурлаа мэдүүлэх өгөх үү? Хан одоо шүүдрэг хийсэн юунд ажлаа юу мөнгө олж авах гэж байна. Нас нэгтэйгэн таараад явах юм байгаа тагаа хэрэгцсэн. Миний ороо. Төсөөл засал төсөөл. За шүүгдэгчээс хэлцүүлийг тодруулъя. Өмнө нь тээврийн эрсдлээс согтуугаар жолоодож ирэхээ асуулаад байгаа шүү дээ цаашаа. Тэгээ яагаад дахин давтаж 303% согтолт гэдэг бол маш өндөр согтолт шүү дээ. Өмнөх гэмтэрэг үйлсэн дээр ямар дүгнэлт хийгээд дахиж согтуугаар тээвэрлэж жолоодод өөртөө ямар дүгнэлт хийж байна? Ханаханд шийдвэргөө юунаас мөнгө нэхээд ангууд төлөөрөө нэхээд ангууд нахан тэр ямаа сонох юм. Тэгээд наастайг хараад байж байгаа. Өмнө шийдэх тогтоолоор торох ялгаар өгдөөсөн тэрийг төлсөн үү? Төлсөн. Өөр төлгөө шүүгч. Мөнгө төсөлд өөрсөөрөө. За гэмбураа үдэн төшөөлөх юм уу? Төшөөж байна. Насаа үдэн төшөөлж байгаа тий. Одоо ямар ажил хийж байгаа вэ? Нөгөө торох ялгаа сая яартай төлсөн шүү дээ. Тэгэхээр ямар ажил хийж төлсөн тэрийг? Нэг барилгын туслах хийж байгаа. Болон тэгээд одоо үргэлжлүүлээ ажиллаж байгаа юу? Ажиллаж байгаа. За өөрсдөө. За өөрсдөө хавц дээр сүлэрсэн бичгийн нотлохыг хэмжүүлсэн үсэл. Шүүгдэх гэмбрүүдээр марахгүй байгаа учраас ялах түнэлтээ асуултанд бас нотлох хөрөмтэй шинжилэн судалсан тооцоолъё шүүгч. За өмнөд бид хоёр бас гэмбрүүдээр марахгүй байгаа. Түүний хувийн байдлын талаар нь юун дээр биеийн бацалтын дээр нь гарчин сая дээрээс нөгөө тоосоо билээж өгч байгаа шүү. Өөр судлах юм. энэ нэг үед ялын тооцооны хурцтай танилцсан удаад ялын тооцооны хурцтай танилцсан тэгээд нэмэлт ялын үлдэгдлийг бол би нэг
21 хоног гэж тооцоод байгаа. Тэгэхээр нэг жил 29 хоног. Би болохоор 1 сарын 8-ны 25 оны 1 сарын 8-ны өдрөөс тоолж байгаа байхгүй юу? Тэгээд 30 өдрөөс үеэс гэсэн тоолсон юм шүү. 30 өдрөөс үеэс гэхээр бүр багс юм уу? хэрэг дотроо юу байгаа багсахгүй гэхдээ нөгөө юу байгаа байхгүй юу? Эрүүгээр ажиллагаа үүсгэх ажиллагаа тогтоод байгаа байхгүй. Тэгэхээр би бол гүйцэх хурдан дээр их огноогоор 30 өдрөөс огноо таасан. Тэгэхээр гүйцэх огноос хоёр нэг яриад байгаа. Үүсгэн тогтоод дээр бол 30 өдрөөс огноо байхгүй байхгүй юу? Би тэгээд уусан номер 40-ийн үе харах гэсэн чинь гүйцэх тогтоод үед 2 сарын 25-наас би тоосон юм шүү. Гүйцэх хурдыг заавал холбоорлож хийгэрээ гэдгийгсэн байхгүй юу? Тэгсэн чинь холбоорлож хийгээ. Энэ эрүүгээр шийдвэр үүсгэх ажиллагааг үүсгэх тогтоод байна. Энэ 25-наас Юу шинэтэй юм шүү. Тэгэхээр хэд өрөө Украина тооцсон юм уу? Нэг жил 1 сар 20 хоног гэж байна. Гүйцэтгэх нээс огноноос хойш тооцоод 1 жил 1 сар 20 хоног гэж тооцсон. Шийдвэр гүйцэтгэхийн тооцоогоор нь тийм аа баримт. Энэ баримтыг ядан тооцоо хоёр таарч байгаа юм шиг юм уу? Таарч байгаа. Өөрөөр тодорхойлсон нөхцөл нас гаргаж. За шүүгээ хэлцэл нүдээр санахсад тайлбар байна. Байхгүй. Байна. За шүүгээ хэлцэлийг дуусгаж байна. Гэмбөрөг асуудлыг хэлснэ. За хамтдан танилцуулаа ярьчих гэмбөрөдөр маргааг учраас хүмүүст болсон гэж сан багсан тийм үү? За улсын элчийн дүгнэлт гэмбөрөдөд бол нэрийг арилж тооцоолох тухай Цогцолтын өмөрхөн хавцан хилдэг мөрхөр зөвхөн бие өрхөн тухлын 17-аар эсгэлзүүл 90 хэргийн хилтгоолийн 34-7 35 22 дөдөл нийт хэсэг тулс удирдал болгоно. Эрүүл мэндийн 27 10 дугаар зүйлийн давтах хэрэгцээс мөнх чаргал толгодох хэрэгний гишүүн хурлаанаар дараахтан үлдээ гаргаж байна. За мөнх чаргал нь бол тээврийн эрсдлийг жолоодох асуусан үедээ согтоогоор жолоодсон мөрхөн мөрдөн шил хасгаанаас цуглуулсан баримтуудаар тогтоож байгаа учраас шүүдгч мөнх чаргалыг эрүүл мэндийн 27 10 дугаар зүйлийн давтах хэрэгцээс гэмтэр болсон гэмбэртэй тооцоолох. За шүүдгч нь бол өмнө нь ялж итгэлсэн байсан хугацаанд дахин гэмтгэр уулзсан. За хувийн байдал зэргийн харга шүүдгчд эрүүл мэндийн 27 10 дугаар зүйлийн давтах хэсэг зааснаар тээврийн эрсдэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж за өмнөх 1 жил 1 сар 29 хоногийн нэмж нэгтгэхэд 2 жил 1 сар 29 хоногийн хугацаагаар тээврийн эрсдэл жолоодох эрхийг хасах. За торох хял бол биелсэн учраас 420 цагийн нийт тусдаа ажил хийх санал болгож байна. За хэрэгт бол эдэн бие баримтаар хураагдсан зүйл байхгүй мөрдөн шалгалтай холбоотой гарсан зардал байна. За өнгөлтийн салбар үйлчлэл сонсоо. За мөнх чаргалын өнгөлөгчөөр оролцож байна. За мөнх чаргал маань өмнө нь хэдийгээр 25 оны 1 сарын 8-ны өдөр энэ зүйл ангаар яаш шийдүүлсэн боловч нөгөө торгох ял өндөр байсан өөрөө амжиргааны төсөнд доогоор олдохтой ажил хөдөлмөр хийх нөгөө торгох ялыг төлбөр өөр боломжгүй байсан учраас торгох ялдаа төлбөр одоо ямаа хэн хайсан гэдэг тийм ямаа хэн ажил хөдөлмөр эрхлэгээ явуулсан хугацаанд нөгөө тэнгэрээс холбогдсон өөрийн холбогдсон гэдэг бүтээн зөвшөөрөлтөө бид хоёр анхнаасаа ажилласан маргаагүй гэмбэр голын зөвшөөрөлтөө хувийн байдлаар ам бүр тавуулаа гэр бүлдээ ганцаараа ажил хийдэг ажил эрхлээ боловсруулахгүй мэрэгчлгүй учраас олцсон ажлыг гэр бүлдээ тийчээ сэтгэдэг гэр бүлдээ ганцаараа ажил хийдэг хүн байгаа. Тиймээс одоо анхнаасаа гэмбэр голын зөвшөөрсөн бусдад очруулсан хоороо байхгүй үйлчлэгтэй гэмшиж байгаа хөнгөн гэмтрэг үйлдсэн. Тийм учраас шүүх гэмтрэг үйлдсэн хүний үйлдсэн үеийн нөхцөл байдал гэмбэр бусдад очруул хохирол хороор зөвшөөрлөдөөгүй гэмтрэг үйлдсэн гэдэг хувийн байдал зэргийг харгалзан үзсэн. Нэг жил 8 сарын хугацаанд тэрс жолоод хэлхийг хасаж 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдол зүгнөө энэ нь болохоор тухайн хүний одоо хувийн байдал гэр бүлийн байдалтай цаашаа ажиллаж амьдрах эдгээр нөхцөл байдалд одоо чухал ач холбогдолтой учраас заавал түүнийг одоо нийтэд тустай ажил хийх шаардлагагүй гэж үзсэн. Хөдөлсөн нь одоо энэ өөрөө дээрээс нь дахиад хуваараа ажил хийж гэр бүлээ тийчээ байшин хэцүү хүн байгаа. Тийм учраас дээрээс нь нөгөө нийтэд 1 сар 20 хоног дээр яг заавал одоо 2 жилийн хайр салангууд тулах нэг жил 8 сараараа оногдуулаад нэмж нэгтгэхэд тал зүйл байна. За шүүхтэн нэг тайлбар өгнө. За өшөөдөж анхан сонголттой холбоотой
Хяналтын зэрэг 303%, дээрээс өмнө ял шийдэлтэй байсан зэргийг харгалзаад улсын ялагчийн зүгээс тээвэрлэж чадах эрхийг 2 жил эд тусдаа аль хийх хэлэг 420 цаг гэж санал болгож байгаа. Анхны саналаа дэмжиж байна. Ер нь бол өмнөх шийдэлт тогтоох хөтөн төгөлд болсон агныг бий бол хүүхдийн гүйцэтгэлийн дээр агныг тооцсон гэж бодчихлаа. За яг нөгөө тэрийг нь хэрэгт авч би мөрдөж чинь аваад хийчихээрээ хийгээгүй л байна л да. Тэгэхээр юугийн гүйцэтгэх одоо гүйцэтгэх ажиллагаа эхлүүлэх тогтоолцсон өөрөө түүхээс өдрийг хүлээж авсан гүйцэтгэх хүлээж авсан огноогоор явж байгаа гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр заавал одоо 2 жилийн тээвэрлж чадах хэрэгийг 2 жилээр хасахгүйгээр нэмж нэгтэйгээ багтаагаа шийдэхэд бол асуудал болж байна. За шүүгүртэн асуулт шийдвэр орж байна. Хэцүү байна уу? Ахгүй. За түр төгсөрлөө.